Би энэ удаагийн бичлэгтээ гурвалжны талбайг хэрхэн олох талаар авч үзэх болно. 90 градусын өнцөг бүхий тэгш өнцөгт гурвалжнаас эхлэе. А, Б, С тэгш өнцөгт гурвалжин. Энэ гурвалжны талбайг хэрхэн олох талаар бодож үзцгээе. Бид энэ А, Б, С гурвалжныхаа гадна тал тэгш өнцөгт байгуулж болно. Хэрвээ бид тэгш өнцөгт байгуулчих бол түүнийг ашиглан талбайгаа олж болох юм. Тэгш өнцөгт байгуулах хамгийн сайн арга нь А, Б, С гурвалжингаа бүтнээр нь эргүүлээд энэ талд нь тавих юм. Гэхдээ энэ нь гарцаагүй тэгш өнцөгт үүсч чадна гэдгийг батлах хэрэгтэй. Энэ өнцөг 90 градус гэдгийг би мэдэж байгаа. Энэ өнцгийг X гэж үзье. Тэгвэл X дээр нэмэх нь 90, нэмэх нь энэ өнцөг тэнцүү 180 градус байх ёстой. Ийм учраас энэ өнцөг ба энэ өнцгийн нийлбэр 90 байна. Тэгвэл энэ өнцөг нь 90-ээс хасах нь X болно. Одоо энэ гурвалжингаа эргүүлээд энд байгуулвал өөр нэг гурвалжин үүснэ. Нэг иймэрхүү харагдах юм. Энэ тэгш өнцөг. Шинэ үүссэн гурвалжны энэ өнцөг нь тэгш өнцөг байна. Энэ X өнцөг нь энд байна. Харин энд 90-ээс хасах нь X өнцөг нь энд үүссэн байна. X дээр нэмэх нь 90, хасах нь X нь тэгш өнцөг болно. Мөн X дээр нэмэх нь 90, хасах нь X нь тэгш өнцөг болно. Ингээд дөрвөн талбай дөрвөн тэгш өнцөгттэй боллоо. Тэгш өнцөгт гэдэг нь гарцаагүй. Энэ тэгш өнцөгт маань манай анхны гурвалжинг 2 дахин авсантай тэнцүү юм. Тэгвэл А, Б, С гурвалжны талбай нь энэ дөрвөлжин хаалт гурвалжны талбайг илэрхийлдэг. А, Б, С гурвалжны талбай нь манай тэгш өнцөгтийн талбай хагастай тэнцүү юм байна. Тэгш өнцөгтийнхөө дөрөв дэх оройг нэрлэе. D гэж нэрлэвэл A, B, C, D А, Б, С, Д тэгш өнцөгт талбай болно. Бид А, Б, С, Д тэгш өнцөгтийн талбайг хэрхэн олохыг мэддэг. Тэгш өнцөгтийн талбай нь түүний суурийг уртаар нь үржүүлсэнтэй тэнцүү байдаг. Өөрөөр бичиж А, Б, С, Д-ийн талбай нь тэнцүү, тэгш өнцөгтийн суур буюу өргөн. Өөрөөр хэлбэл Б, С-ийн урт энэ баг хаалт нь хэрчмийн уртыг илэрхийлнэ. Баг хаалтан дотор бичнэ. Өсгүүдийг холж хутгаж болохгүй. Ингээд энэ өргөн буюу суурийг үржүүлэх нь тэгш өнцөгтийн өндөр. Үржүүлэх нь А, Б болно. Энэ суур ба өндрийн үржүүр нь энэ бүхэл тэгш өнцөгтийн талбайг илэрхийлэх болно. Харин тэгш өнцөгтийн талбай нь түүний хагастай тэнцүү байна. Тэгэхээр энэ суур ба энэ өндөр. Энэ бол тэгш өнцөгт гурвалжны талбай. Ерөнхий тохиолдолд дурын тэгш өнцөгт гурвалжны хувьд энэ гурвалжны маань тэгш өнцөг нь байна. Тэгш өнцөгт гурвалжин байхын тулд нэг өнцөг нь тэгш өнцөг байх хэрэгтэй. Энэ суурийн урт Б, харин үүний урт нь H байг. Талбай нь тэнцүү, гурвалжны суурийг энэ гурвалжны хувьд суур нь Б, С байсан. Үржүүлэх нь гурвалжны өндөр байна. Энэ талуудыг нэрлсэн өсгөөд байгааг та нар харж байгаах. Харин энд суурийг үржих нь өндөр гэсэн хэмжээний засыг хэрэгэлсэн байна. Зөвхөн суурийг үржих нь өндөр юм. Ингээд бид зөвхөн тэгш өнцөгт гурвалжны хувьд хийлээ. Одоо харин тэгш өнцөгт гурвалжингаас бусад төрлийн гурвалжны хувьд авч үзье. Би энд дурын А, Б, С гурвалжин зурсан байна. Энэ гурвалжны талбайг олж мэдхийн тулд би үүнийг 2 тэгш өнцөгт гурвалжинд хуваая. Ингийн тулд Б оройгоос перпендикуляр буулгана. Өөрөөр хэлбэл эндээс ихц доош нь болгоно гэсэн үг. Тэгвэл энэ шулуун нь АЦ суурьд перпендикуляр болно. Энд үүсэх цэгийг D гэж нэрлэе. Энд байгуулалтаараа бид нэг гурвалжныг 2 гурвалжин болгон хуваасан байна. Ингээд манай гурвалжны талбай энэ хэсэгт бичиж. Тэгэхээр бидний олох ёстой А, Б, С гурвалжны талбай нь энэ 2 гурвалжны талбай нэлбэртэй тэнцүү байна. Өөрөөр хэлбэл А, Б, Д гурвалжны талбай дээр нэмэх нь энэ ягаан гурвалжны талбай буюу Б, С, Д-ийн талбай юм. Бид тэгш өнцөгт гурвалжны талбайг хэрхэн олохыг мэддэг болсон учраас үүнийг ашиглаж болно. Одоо харин энэ бол мэдээж 90 градус. Энэ бас 90 градус болно. А, Б, Д гурвалжны талбай нь түүний суурийг өндрөөр үржүүлсэнтэй тэнцүү. Тэгэхээр энэ тэнцүү суур буюу А, Д-гийн урт мөн өндөр буюу Б, Д-гийн урт. Бид эдгээрийн уртыг мэдэгдэж байгаа гэж үзэж болно. Энэ урт буюу Б, Д. Ингээд энэ бол цэнхэр гурвалжны талбай юм.
Харин одоо ягаан гурвалжны талбайг олъё. Энэ нь мөн тэгш өнцөгт гурвалжин байгаа. Ягаан гурвалжны хувьд хийвэл ямар болох вэ? Ягаан гурвалжны хувьд хийж үзье. Тэгэхээр энэ тэнцүү энд байгаа суурийн урт буюу ДЦ-ийн уртыг үржүүлэх нь БД-гийн урт болно. Одоо үржүүр тус бурыг ажиглавал хоёуланд нь ижил үржигдэхүүн байна. Хоёулангаас нь ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гаргавал БД-г үржих нь хаалтанд эхнийхээс АД үлдэнэ. Энэ нь цэнхрээр бодсонтой тэнцүү биш. АД дээр нэмэх нь ДЦ болж байна. Хаалтаа хаана? АД дээр нэмэх нь ДЦ нь юутай тэнцүү вэ? АД бол энэ урт юм. ДЦ бол энэ урт. Хэрвээ энэ хоёр уртыг нэмвэл АЦ-гийн урт гарах болно. Иймд энэ нь бүхлээрээ АЦ-гийн урт болох юм байна. Ингээд ABC гурвалжны талбай тэнцүү өөрөнгө ашиглая. BD. Дахин хэлэхэд энэ бол суур буюу AC, харин өндөр нь BD байна. Гайхалтай. Тэгш өнцөгт гурвалжны хувьд хийснээ ашиглажглаа. Хэрвээ гурвалжны өндөр нь мэдэгдэж байвал BD бол энэ гурвалжны аль нэг тал биш бөгөөд тэгш өнцөгт гурвалжны нэг тал нь болно. Харин энэ дурын гурвалжны хувьд өндөр нь болох юм байна. Ингээд хэрвээ дурын гурвалжны суур ба түүнд буулгасан өндрөөр талбайг нь олдог байх нэ. Одоо харин энэ гурвалжны хувьд талбайг нь хэрхэн олж мэдэх вэ? Дээрхтэй адилаар оролдоод үзье. Тэгэхээр үүнийг ямар нэг тэгш өнцөгт гурвалжин болгохын тулд дотор талд нь тэгш өнцөгт гурвалжин байгуулж болно. Эсвэл магадгүй түүний гадна тал тэгш өнцөгт гурвалжин байгуулж болох юм. Хамгийн хялбар арга нь энэ оройгоос доош нь болгох юм. Тэгвэл энд тэгш өнцөг үүсэх болно. Энэ цэгийг D гэж нэрлэе. Энд маш анхааралтай байх хэрэгтэй. Бид энэ ABC гурвалжны талбайг олох гэж байгаа. Тэгэхээр маш анхааралтай байгаарай. ABC гурвалжин бол бидний талбайг олохыг хүсэж байгаа гурвалжин юм. Гэхдээ ABC гурвалжны талбай нь үүссэн том тэгш өнцөгт гурвалжны маань талбайгаас бага байна. Энэ нь илүү том гурвалжин байна. Иймд энэ жижиг гурвалжны талбайг хасах хэрэгтэй. Хасах нь ADC гурвалжны талбай. Энэ цэнхээр ADB бол том бүхэл гурвалжин юм. Харин одоо ADB-гийн талбай нь юу вэ? Бид тэгш өнцөгт гурвалжны талбайг олох аргыг мэдэж байгаа. Иймд ADB-гийн талбай нь түүний суур буюу DB, DB-гийн уртыг үржүүлэх нь өндөр буюу AD-гийн урттай тэнцүү байна. Үржүүлэх нь AD. Ингээд үүнээс хасган жижиг гурвалжны талбай буюу түүний суур нь DC, DC-гийн уртыг үржүүлэх нь өндөр AD. AD-гийн урт болно. AD гэсэн ерөнхий үржигдэхүүн байна. Ерөнхий үржигдэхүүнийг хаалтны өмнө гаргавал AD-г үржүүлэх нь DB-гээс хасган DC болно. Цагаан өнгийн хаалтаар хаах ёстой. DB-гийн урт гэдэг нь энэ нийт урт юм. Үүнээс DC-гийн уртыг хасвал CB-гийн урт гарах болно. Ийм учраас энэ нь CB-гийн уртыг илэрхийлнэ. Ингээд манай ABC гурвалжны талбай нь хэрвээ үржигдэхүүнүүдийн байрыг соливол CB үржүүлэх нь AD болж байна. Одоо тэгэхээр энэ юу вэ? Ахад хэлэхэд түүний суурийг үржүүлэх нь өндөр байна. Мөн энэ өндөр гэдэг нь анх өгөгдсөн гурвалжны маань аль нэг тал нь биш шүү. Энэ өндөр нь ихэнхдээ өгөгдсөн байдаг. Эсвэл түүнийг ботож алдаг. Аль ч тохиолдолд бид ямар ч төрлийн гурвалжны талбайг түүний суурийг өндрөөр үржүүлж олно. Өндөр гэдэг нь хэрвээ тэгш өнцөгт гурвалжны хувьд талууд нь өгөгдсөн бол үүнийг олоход маш хялбархан. Бусад тохиолдолд хэрвээ өндөр нь өгөгдөөгүй бол талбайг олохын тулд өндрийг эхлээд ямар нэгэн аргаар олох хэрэгтэй. Аль ч тохиолдолд та нар үүнийг ашиглаж чадна гэдэгт би итгэлтэй байна.